Next, we have a team presentation by Ms. Silung Navcha and Tum Bayer from the Department of Mathematics at the National University of Mongolia. They'll be discussing the presentation titled AHP Method for Multi-Criteria Evaluation of Teacher Quality. Let's give them our attention. And also Ms. Silung is presenting. Thank you. I would like to thank the organizers giving for me this opportunity, and I wish all guests and participants big success on the event. And I apologize for speaking Mongolia. It's better for me to explain clearly on my studies. Okay. Өнөөдрийн бидний сэдв болохоор AHP аргыг багшийн чанарын үнэлгээнд ашиглах нь гэсэн сэдв байгаа. За тэгээд яач Сумата. За энд болохоор бид юуг outline-а танилцуулна. Эхлээд юуныхаа introduction-ыг энэ судалгааныхаа introduction-ыг танилцуулна. За дараа нь болохоор энэ багшийн чанарын үнэлгээний талаар товч танилцуулна. За тэгээд энэ үнэлгээнд энэ AHP аргыг хэрэглэх практикийн талаар. За тэгээд энэ AHP арга нь болохоор яг тэр критериудыг яаж ирэмблэх тухай танилцуулах. За тэгээд төгсгөлд нь болохоор conclusion байна. За тэгээд future works. За тэгээд энэ багшийн education боловсролын үр нөлөөг тайлбарлах олон үзэгчдүүдийн нэг нь болохоор багшийн боловсрол чанар, за effectiveness буюу үр нөлөө энэ зөвхөн нэг хэсэг нь ахгүй боловсролын үр нөлөөг тайлбарлах. За бидний сонирхож байгаа хэсэг болохоор багшийн quality буюу багшийн чанарыг бид нар яаж үнэлж болох вэ гэсэн энэ сэдвээр судалгаа хийсэн гэсэн. За тэгээд энд болохоор онлын суурь модельүүд бол багшийн үр нөлөөний талаар судалсан суурь модельүүд зөндөө байдаг. Тэр дундаасаа бид нар юу гаргаж ирэх ёстой вэ гэхээр энэ багшийн quality хэмжих критерий буюу олон шалгуур энэ юун дээрээс суурлаа тийм модель онл дээрээс суурлаад ингэж гаргаж ирэх ёстой гэж үзэж байна. За тэгээд ягаад multi критерий гарах ёстой вэ гэж мэдээж багшийн ажил болохоор маш нийлмэл процесстэй үнэлэхэд зарим тохиолдолд multi критериудыг нь үнэлэхэд төвтэй байдаг. За нөгөө талаар энэ үнэлгээ бол professional characteristic буюу багшийн өөрийнх нь нөгөө professionalтай хамааралтайгаар өөрчлөгдөж болно гэсэн. За нөгөө талаар энэ multi критерийн болохоор environment-ийнхаа хувьд бол өөр байж болно. За integrated байж болно, эсвэл decomposed байж болно. Өөрөөр хэлбэл нийлүүлж болно, эсвэл ингээд салгаж болно гэсэн санаатай. За нөгөө талаар энэний importance буюу энэний ач холбогдол нь бол маш олон янз байна. Өөрөөр хэлбэл бүгд чухал ч гэсэн тэнд донд ач холбогдол нь өөрөө дотроо ялгаатай гэсэн. Тэгэхээр энэ ач холбогдлыг бид нар хэрхэн ялгах вэ гэхээр энд бол тийм accurate computing and analysis хэрэгтэй гэсэн санаа байна. Тэгээ ийм учраас бид нар энийг assessment хийх, өөрөлдвөл үнэлэх энэ төлөвлөж шаардлагатай маа. Энэ түүл өөрөө угаасаа нарийн нийлбэл процессыг үнэлж байгаа учраас accurate байх ёстой. Хоёрдугаарт reliable буюу найдвартай байх ёстой. За гуравдугаарт нь transparent буюу энэ ил тод байх ёстой. За өнөөдөр үнэлж байгаа багшийн үнэлгээний энэ түүлийн энэ гурван шаардлагыг бол бид нар энэ арга бол хангаж үнэлгээний критерий үнэлгээний түүл бол критериэр хэмжигдэнэ гэсэн үг юм лээ. Үнэлгээний түүлийг бид нар multi критерий дээр үнэлж гаргах гэдэг аахгүй. Тэгээд тэр multi критериудыг нь гаргаж байгаа юм бол угаасаа суурь онлууд нь байж байгаа тэрэн дээр үнэлж гаргах юм байна. За тэр критерий бол
фикс биш ба энэ бол байнгын өөрчлөгдөх ёстой, хөсөө өөрчлөгдөх ёстой. За нөхцөл байдлаас хамаарат бид нар энийг интегрейт байж болно. Эсвэл ингээд салгаж болно. За бүгд мэдээж бүх критерий чухал ч гэсэн энэ дотор бүгдийг чухлаар авч үзэх угаасаа боломжгүй тийм. Тэгэхээр энд бол тэр priority буюу эрент дистрал бол чухал юм аа гэсэн юм байна. За тэгээд эндээс бидний одоо энэ зорилго судалгааны зорилго тодорхойлж байгаа. За судалгааны зорилго нь болохоор бид нар тэр критериудыг determine буюу одоо тодорхойлох ёстой. За хоёрдугаарт нь тэр критериудын priority буюу тэр эренбийг бид нар define буюу юу calculate хийх ёстой гэсэн ийм санаа байна шүү дээ. За тэгээд багшийн одоогоор багшийн quality бол сурагчийн success амжилтанд бол нөлөөлөө зогсохгүй маш олон юмд нөлөөлдөг. Тэгэхээр энэ not only гэдэг нь болохоор зөвхөн тэрэнд нөлөөлөхгүй нөгөө талаар ийм болохоор тэр сурагчийн скор болон ирсалт нь бол багшийн effectiveness-ийг энэ хэмжиж байгаа энэ байдал бол энэ unfair буюу шудраг ус юм аа гэж хэлж байгаа юм. За тэгэхээр энд бид нар тэгвэл одоо яаж тэр багшийн ажлыг accurate-ний үнэлэх юм бэ? Мэдээж энд болохоор түрүүний хэлсэнчлэн факторууд буюу критериунууд бол байх ёстой. За тэгэхээр зарим тохиолдолд мэдээж тэр нийлмэл бүх факторуудыг яаж хэмжих юм бэ? Зарим тохиолдолд энэ хэмжих олон ч гэсэн тийм нэг сайн хөгжөөгөө тохиолдлууд бол байгаа. За тэгээд 2001 оноос өмнө болохоор ер нь багшийн чанарыг нь үнэлэхдээ ихэвчлэн тэр хүний мэргэжил сертификат юу гэдгийг те тэр талаас нь үнэлжсэн бол одоо энэ 2001 оноос хойш энэ багшийн ажлыг үнэлэхдээ сурагчийн амжилт тэгээд түүний чадварыг сайжруулахад оролцож байгаа бүх акт үйл ажиллагаа чанаруудаар нь define хийсэн ийм судалгааны ажлууд бол байна. За ийм хоёр судалгаа юм. За тэгээ эндээс болохоор бид нар багшийн ажлыг багшийн quality-г үнэлэх ийм 6 багц шалгуурыг одоо энд бол тодорхойлсон байгаа. За эхнийх нь ингэж үзэхэд за эхнийх нь болохоор төлөвлөх буюу төлөвлөх бэлтгэх скиллийг бид нар A гэдэг кодчилсан байгаа гэсэн. За гэтэл энэ бол зөвхөн ганцхан критерий боловч энэ бол дотроо энэ A1, A2 гэсэн ийм дид шалгууруудад хуваагдаж байна. За эднийх нь болохоор бидний хичээлийн зорилт нь маш тодорхой байх ёстой. Хоёрдугаарт нь хичээлийн зорилтыг хэрэгжүүлэхэд логик дараалттай планинг төлөвлөлт сайн хийх ёстой. Гуравдугаарт нь communication skills буюу харилцааны чадвар. Энэ дээр нь болохоор за ярих, бичих чадвар, за тэгээд сурагчдыг дэмжих, урамшуулах гэсэн тийм. За гуравдугаарт нь болохоор суралцахыг дэмжих гэдэг EC гэдэг критерий байгаа. Энд нь болохоор за тэр сурагчдын сонирхож байдлыг хөгжүүлэн дэмжих, хоёрдугаарт нь болохоор юу гэж байна илүү тийм зохистой арга хэрэгслийг ашигладаг байх. Гуравдугаарт нь суралцахыг одоо барьер үүсгэж байгаа тэр барьеруудыг reduce хийх чадвартай байх. За одоо юунд нь 6-аад нь болохоор D гэж тодорхойлсон байгаа. D нь болохоор бид нар суралцах орчныг менеж хийхтэй. За тэгээд суралцагчийн хариуцлага өөрийгөө менежмент хийх чадварыг нэмэгдүүлэх. За магадгүй зарим тохиолдолд одоо зөвсгөрөх зан үйлийг нь бууруулах тийм. За E нь болохоор оюутныг сурагчийг дүгнэх гэж. За энд болохоор үр дүнтэй арга хэрэгслийг ашиглаж тэр оюутныг дүгндэг байх. За тэгээд тэр дүгнэлтэндээ зохистой фидбек өгдөг байх гэсэн. За F нь болохоор professional skills буюу за бусад энд нь болохоор багш хүн болохоор байнгын суралцдаг, өөрийнхөө суралцах, сурах үе, багшлах үе энэ процессыг эргэж хардаг, анализ хийдэг. За нөгөө талаар өөрөө тасралтгүй хөгждөг байх. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор мэдээж сургуулийн өрөөл бүрмүүдийг өгдөг байх хэрэгтэй. Ийм 6 багц шалгуураар бид нар авч үзэж байгаа гэж.
ингэж багшийг үлдэгээ гэвэл бид нар одоо энэ олон шалгуурыг яаж цэгцтэй, яаж үнэлэх вэ гэдэг дээр энэ аргыг бид нар хэрэг ашиглах гэдэг. За HBR гэдэг нь Analytic Hierarchy Process буюу за энэ бол 1980-ад оны үед энэ Thomas Sati гэдэг University of Pennsylvania профессор за энэ яаж юунд зориулж гаргасан бэ гэвэл complex decision буюу аюу тийм төвхтэй ситуацийг decision хийхэд зориулагдсан техник. За энэ юунд дээр суурилт юм бэ гэвэл математик болон psychology буюу сэтгэл судлалын юм хаан суурилж гаргаж ирсэн юм аа. За энэ Монголоор за тэгвэл яг энэ өмнөх нь энэ зургийг харах юм бол бид нар энийг зөвхөн багшийг үнэлэх биш угаасаа олон multi criteria decision analysis гэдэг өөрөөр хэлбэл DC зориулсан ийм юу tool баггүй юу. Гэхдээ бид нар эхлээд зорилгоо тодорхойлон зорилготойгоо хамаарат критериудаа гаргана. Магадгүй хүсвэл энэ дэд критериуд ч гэсэн цаашаа задарч болно. За сүүлд нь яагаад ийм олон ийм сум гарсан бэ гэвэл энэ доор бид нар альтернативуд байгаа, сонголтууд байгаа. Тэгэхээр энэ бол best choice-ыг олдог. Бүр энэ юунуудаа критериудаараа хамгийн best choice-ыг олдог ийм техник. За бид нар болохоор багштай хэрэглэх юм бол яах юм бэ гэж тийм. Тэгэхээр багштай хэрэглэхдээ бид нар түрүүний хэлсэн багшийн quality-г evaluate хийх зорилготой гэж үзэх юм бол за багшийн quality-г ямар критериудаар чагууруудаар дүгдэх юм бэ гэдэг критериараа задраад за магадгүй энэ багц критерий нь доошоогоо саб критерий буюу дэг критерийд задарч байгаа. За бүр харахаар ойлгох юм бол бид нар ингэдэг тухайгүй жинк ашиглаж байгаатай адилхан. За энэ дөрвөлжин юм нь бидний нэг критерий. За энэ дугуйгаар болохоор дахиад нэг критерийг авч үзэх юм бол энэ яаж байгаа гэсэн үг үү гэвэл энэ дөрвөлжин нь энэхийнхаа дөрвөн ширхэг энэ дугуй юмтай тэнцүү. Тэгэхээр мэдээж хин нь илүү ач холбогдолтой байх вэ гэдэг нь ойлгомжтой баг тийм. Энэ кросс хийсэн энэ дөрвөлжин нь илүү ач холбогдолтой байна гэсэн. За яагаад энийг хийх болсон бэ гэхээр түрүүнд хэлсэнчлэн энэ importance бүгд чухал ч гэсэн хин бүр хамгийн чухал юм бэ гэдгийг бид нар ирэмлэх гээд байгаа гэсэн үг. За тэгээ нөгөө талаа бидний тэр критериуд болохоор маш олон янзын категорийн критерий байж болно. Номинал, ординал, за categorical, interval, ratio маягийн бүр янз бүрийн критерий байсан ч гэсэн бид нар тэрийг ингээд юу болгох гэдэг. Quality үнэлгээ шийдвэрлэх гэдэг гэсэн үг. За яагаад энэ чухал вэ гэхээр за хүмүүс юмыг яаж үнэлдэг юм бэ гэсэн үнэлэхдээ хамгийн хялбархан байдлаар хүний cognitive load-ыг яаж багасгаж болох вэ гэвэл ерөөсөө хоёр юмыг бид нар жинлэх. Тэгэхээр энийг бид нар pairwise comparison гэдэг. Тэгэхээр энэ юу гэсэн энэ яагаад чухал вэ гэхээр энэ бол clear байдаг. Яагаад гэвэл бид нар яг хоёрхан юмыг үнэлж байгаа. Тэгээд 100 юмыг үнэлж 10 юмыг үнэлж байгаа тийм дотор төөрөлдөх боломжтой. Тэгэхээр хоёрхан юмыг үнэлж байгаа учраас энэ бол simple бөгөөд clear байна. За efficient гэдэг нь болохоор бид нар түрүүнд хэлсэн reduce cognitive load-ыг reduce болгоо гэж хэлсэн тийм. Яг гэвэл 10-20 юмыг бид нар ингээ хооронд нь жиглэлээ гэдэг бол энэ нөгөө жоохон түүхтэй confuse болох арцнаар байхгүй байх боломж аюул өндөр гэсэн үг. За тэгээд гуравт нь бол impair гэж байгаа. Тэгээ энэ бол шударга гэсэн үг. За тэгээд сүүлд нь болохоор бид нар энэ quantitative measure-ыг бидэрт өгч байгаа. Ингээд quantitative measure өгчхөөр би ямар ямар quantity-гаар одоо ямар тоогоор юм ямар scoring-оор үнэлэх вэ гэдгийг бол тэр Sati өөрөө ийм scale-ийг гаргаад өгсөн байна. Тэгээ яаж scale хийх юм бэ гэхээр одоо бид нар нөгөө numerical тоо болгох гэдэг гэсэн үг. Тэгэхээр тэр хоёр ижил importance-тэй буюу ижил ач холбогдолтой гэж үзвэл бүгдээрээ 1 гэдэг юмыг тавья гэсэн үг. За магадгүй арай илүү moderate importance байх юм бол 3 гэдэг. Өөрөлдвөл 1, 3, 5, 7, 9 гэх. Магадгүй за тэгээд хэрвээ бид нар хүсэх юм бол тэр дундлын 2, 4, 6, 8-ыг ч гэсэн intermediate value-гаар авч болдог. За тэгэхээр 1, 3 гэсэн үнэгээр үнэлжээр дахиад 1-ийг хуваах нь 3 нь нөгөө талаас нь. Саяны илс энэлт нь 9 чихэр байсан тэр хоёр энэ 1, энэ 3 юм бол буцаагаад нөгөө энэ талаасаа харахаар 3-ны 1 гэдэг юу scale гарч ирнэ гэсэн. За ингээд бид нар илүү нөгөө юу болох боломжтой болчихсон. Одоо тоотой болчихж байгаа байхгүй янз бүрийн критериудыг тоороо шилжүүлчихтэй. Тэгэхээр
бид нар энд болохоор илүү mathematical formulation хийсэн байна л да. Энэ юу гэсэн үг вэ гэвэл CIJ гэдэг нь I дугаар критерийг J дугаар критерийтэй үнэлэхдээ тэр нөгөө саяны 1-9 тоо юм уу эсвэл тэдгээрийг уруу тоонуудаар үнэлж байгаа. Мэдээж энэ бол positive тэгээд нөгөө энэ IJ-г нь нэгийг хуваах нь JI. Тэгэхээр энэ бол уруу маастай. За 3 дугаарт нь болохоор энэ хамгийн сүүлийн consistent буюу тууштай байдал гэдгийг юу хэлээд байгаа вэ гэвэл чи нэг энэ 9 чихрээд энд юутай 9-тэй үнэлсэн бол тэрийг 9-ээ дахиад өөр нэг юмтай үнэлэхэд ингээд дамжих чанар буюу энэ одоо transitive чанар гэхгүй юу? Уг нь бол математик. За ингэснээрээ бид нар өөрсдөө судлаач нь математикийн хүмүүс болохоор илүү френдли болчихж байгаа байхгүй юу? Математикийнх нь юу. Тэгэхээр бид нар яаж яах вэ гэхээр энд энэ тоонуудтай болчихж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл C-ний үнэлгээ C1 гэдэг критерий C2 критерийга бодоход илүү ямар байх вэ? Энэ болохоор C2 нь илүү ач холбогдолтой байхгүй яг тэр C2 бол 2-ыг бүртгэж C1 гэсэн харьцаатай болчихж байна гэсэн. Эндээс бид нар юу гаргаж ирж байгаа вэ гэвэл ийм матриц гаргаж ир. Сая бид нар фосфосоор нь үлдсэн байхгүй. Тэгвэл overall бүгдийг нь яаж үлдэх юм бэ гэсэн асуудал. Тэгэхээр энэ дээр бол бид нар mathematical approach саяны тэр сатигийн зохиосон mathematical based байгаа юм нь одоо гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар бол энийг ийм матрицаар илэрхийлж болно гэсэн. За тэгээ энэний цааталт математикийн онол нь ямар бодлогод байдаг вэ? Хувийн утгын бодлого буюу eigen value problem, магадгүй тэр consistent буюу дамжих чанар хангадгүй бол бид нар Perroni theorem гэдэг чухал ийм теоремнууд ашигладаг юм аа. За тэгээд жоохон товчлын цаг яаж байгаа шүү. Тэгээ calculation-ийн үед одоо бид нар ингээ хосгосоор нь үлдсэн юм бол цаашдаа ямар тооцоолт хийх вэ гэхээр одоо хэрвээ бидний тэр comparison pairwise comparison бол consistent байх юм бол бид нар шууд хувийн утга боддог гэсэн. Хувийн утга бодоод хувийн утга харгалзах хувийн вектор нь бол бидний нөгөө parity буюу жингийн вектор олно гэсэн. За тэрний дараа болохоор магадгүй энэ нөхцөл биелэх бол тийм амаргүй бараг 99% энэ нөхцөл биелдэхгүй гэсэн. Яг гэвэл бид нар ингээд бүх юмыг хосгосоор нь үлдэж байгаа юм чинь аль нь зөв аль нь юу вэ гэдгийг ингээд нөгөө хийгээд төгтөх байхгүй. Тэгэхээр энэ бол 99% биелдэхгүй нөхцөл гэсэн. Тийм учраас энэ consistent in comparison гэдэг нь бол дандаа би багшгүй практик дээр энэ биелдэг. За тэгэхээр энэ тохиолдолд бид нар юу хэрэглэх вэ? Тэгвэл энэ тохиолдолд нь яах юм бэ гэсэн асуулт. За энэ жоохон хүчлээ хүчээ. Яг гэвэл бид нар нэгийг 2-тай харьцуулаад нэгийг 3-тай харьцуулсан тохиолдолд автоматар 1-3-ийн харьцаа бол биелж байгаа байхгүй юу гэнэ? Гэтэл арцнал энэ аришнал тохиолдолд бол ийм тийм биелэхгүй. Тэгэхээр бид нар тэр calculation 2 буюу тэр Perroni theorem, Perron-Profitsin theorem гэдэг энэ theorem-ыг ашиглаад бид нар энэ theorem нь өөрөө юу хийж байгаа гэхээр тэр maximum eigen value гэдэг юм оршин байлгаа гэсэн. За дараагийн theorem нь болохоор тэр maximum eigen value руу яаж юу дөхөж болох юм бэ гэдгийг энэ дараагийн theorem-ээр харагдаж байгаа. За тэгээ илүү юу руугаа орё үр дүн рүүгээ. За бид нар багшийн ажлыг үнэлэхдээ 3 шалгуурыг авч үзээд за 3 independent экспертүүд энийг үнэлсэн гэж үзэх юм бол бид нар эхлээд AHP тэглээ зохион за consistency шалгана за дараагаар нь саяны теоремүүдийг яг алийг нь хэрэглэх вэ гэдгээ бодох нь за тэгээд энд болохоор би шууд юунуудыг гаргачих. Үнэлгээнийх нь тэглүүдийг гаргачих. За энэ болохоор тэглүүд өөрөөр хэлбэл энэ тэглүүд дээр бид нар одоо үнэлгээ юг энэ чинь зөвхөн хососоор нь үлдсэн байгаа байхгүй нийт нөгөө нэг үнэлгээнүүдээ бодоо тооцоо хийгээд энд X гэдэг экспертийн үнэлгээ нь ахна Y-ийг Z-ийг эднэрийн дундаж нь тэ. За яг энэ процесстэй энэ бол зөвхөн тэр суралцгүй дэмжих гэдэг ганцхан критерийн дэд үнэлгээ хийсэн байхгүй юу? Гэтэл бид нар яг хэвээр гэвэл бүгдийг нь хийх ёстой. A, B, C тэ баггүй D, F бүгдийг хийх ёстой. Гэхдээ энэ дээр жишээ олгоод 3-ыг нь харуулсан байна. За тэгэхээр бид нар А гэдэг A гэдэг критериа ч гэсэн ийм дундаж үнэлгээтэй гэж үзэх юм бол одоо бид нар чи юу болчихжээ. Тэр нөгөө нэг шаталсан гэдэг санаа бол одоо илүү тодорхой болж байгаа байхгүй юу? За яагаад вэ гэвэл бид нар энэ том main критериудаа үнэлээд weight-ийг гаргаад ирсэн. За гэтэл тус бүрдэн үнэлгээд энэ weight-үүдээ гаргаад ирсэн бол одоо энэ A1 гэдэг local тэр саб критериа бол глобал ямар жинтэй авах вэ гэхээр 0.13 гэдэг ийм гаргаж
ийм жинтэй байна гэсэн. Тэгэхээр хамгийн сүүлд нь бидний авч үзэж байгаа үр дүн бол энэ арын багнаа гэсэн. Тэгэхээр энэний цаатлал бид нар юу хийж байгаа вэ гэвэл үнэлгээнүүдийг хийж байгаа. Үнэлгээ хийхийн тулд multi criteria-га define хийж байгаа. За тэгээд determine хийж байгаа. Тэгээд үнэлгээнүүдээ гаргаж байгаа. Энд болохоор саяны тэр баган дээр хийсэн conclusion байгаа. За тэгээд бид нар энийг за энэ ер нь жоох игээд хүмүүс хангах юм бол жоох игээд бидэрт их friendly биш юм байна. Магадгүй тиймэрхүү харагдаж болно. Гэхдээ энэ бол аюу өргөн хэрэглэгдэх арга учраас бид нар энд одоо саяны тэр хүн бадар захиалж шүү дээ. За энэ 2021 онд болохоор хүрээлэнтэй энэ интерфейс зохиож өгсөн байгаа. Excel интерфейстэй application. Тэгэхээр энэ бол ерөөсөө энд нь бид нар илүү хэрэглэгчд friendly болгох үүднээс юу зохиосон гэсэн. Ийм application зохиосон. Энэ бол өөрөөр хэлбэл автоматар бид нар хэрэглэгчийн expert-үүдийн файл үүсгээд аль болохоор хялбар лод багтаагаар cognitive load-ыг reduce болгоод тийм юу их нөө application зохиосон гэсэн. Тэгээд энэ бол тэгээд тодорхой хэмжээнд тэр хүрээлэнгээр support гэсэн байна. За тэгвэл бид нар цаашдаа юу хийж болох вэ? Юу хийх вэ гэхээр бид нар өнгөрсөн хугацаанд гүйцэтгэлийн анализ, гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг юм хийсэн. Гэхдээ бидний бодож байгаагаар бол энэ гүйцэтгэлийн үнэлгээ бол stakeholder-уудын үнэлгээ. Бидний үнэлгээ болохоор илүү professional буюу тэр критериунууд бол яг ямар пропорцоор орох ёстой юм бэ? Энийг дүгнэх ёстой гэдэг. Ингээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийгдсэн тэр авч үзсэн критериунууд дээр нь анализ хийя. За тэгээд болвол цаашлаад тэр multi критерийг improve болгоё, сайжруулъя. Тэгээд дахиад жингэн тооцож үзье. За тэгээд магадгүй цаашлаад бүгд нөгөө юунуудад те бусад судлаачид болон институтүүдэд харилцан хамтран ажиллах ийм боломжууд байт юм аа. Их санал болгох үүднээс ийм илтгэлийг тавьсан юм аа. За тэгээд инсульт нь болохоор бидний энэ ашигласан юунууд байна, референсүүд байна. Ном зүйл. За ингээд баярлалаа. Okay, thank you for Ms. Silang for this brilliant presentation. Undoubtedly, it is very important to evaluate teaching quality based on well-developed theory. So now, is there any question from the audience? Okay, yes, please. Боловсролын судалгааны үндэсний үйлдвэрийн баярцдаг. За баярлалаа. Сонирхолтой илтгэл тавьсанд баярлалаа. Тэгээд нэг асуулт асуусан. Нэгдүгээр зүгээр нэг тийм нэр томьёо юм да. Машин чанар гэж яг хоо тий. Тухайлбал одоо баярцгийн чанар, лутачгийн чанар гэж яг хоо гэдэг нэг асуулт байна. Хоёрдугаар нь судлагдсан байдлын дээрээ судалж үзсэн үү? Тэгээ одоо яг энэ саяны ярьсан арга бол хосогдолт арга байна л да. Хосогдолтын аргаар судалгаа хийсэн Монгол улсын боловсрол судлалын түвшинд хийсэн судалгаануудаас судалж үзсэн байгаа юу? За энэ болохоор за ихнийх нь асуулт гоё асуулттай байдлаа. За мэдээж бацэцгийн чанар биш. Та багш бол таны багшийн чанар байхгүй. Тэгээд teacher quality and teaching quality энэ хоёр different тий. За судлагдсан байдлын талаар бид нар яг хуу энэ өөрөө их тийм technical approach-ийг илүү бид нар fast одоо ингэ тоолж байгаа байхгүй. За нөгөө талаар энэ хосоор харьцуулах зүгээр тэр гүйцэтгэлийн үнэлгээг одоо жишээлбэл харах юм бол багшийн үнэлгээнд дээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн ахиц үр дүн гэдэг байна. Тэгэхээр тэр 45% хүртэй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр энэ reasonable гэсэн ийм асуулт бидэрт байна. Энэ мэдээж аливаа арга чинь өөрөө судалгааныхаа чанарыг сайжруулах нь төлөө байгаа тийм. Энэ аливаа судалгааг үнэн бодиттой гаргахын тулд ийм одоо хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог аргуудыг хэрэглэж ийм одоо илтгэл тавьж хэлцүүлсэн баярлалаа. За баярлалаа.